Монголын оюутны холбоо нийслэлийн захирагчийн ажлын албад нийслэлийн цагдаагийн газар хамтран Чингисийн Талбайтар 4500 оюутны флаш моб зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр оюутнууд ногоон байгалаа аварч хамгаалах болон архигүй ирээдүйн төлөө нэгдэцгээ уриалгыг олон нийтэд уриаллаа. За ер нь бол Монголын оюутны холбоо нийслэлийн захирагчийн ажлын албатай бүтэн жилийн санамж гэрээд гаргаж зурсан. За тэр хүрээнд бид нар нийслэлийн засгийн хамгийн газар нийслэлийн ажлын аппарат за нийслэлийн цагдаагийн газартай бид нар хамтраад арх тамхигүй, мансууруулгүй, хоггүй ирээдүг оюутан залуучууд үнээр хүсэж байна. Өнөөдөр бид нар жагсаж биш нэгдэж бүжгээрээ нэгдэж энэ байдлыг илэрхийлж байгаа юм шүү. Бусад Монголын мянган оюутан залуучууд бусад ард иргэд бяцхан дүүнертэй ч гэсэн энийг уриалж байгаа. За энэ нэгдлээрээ бид нар өнөөдөр 4500 оюутны флаш моб гэдэг бол бас нэг бүгжийн бас хэмнэлттэй хөдөлгөөнийг хийж байгаа. Энэгээрээ юу илэрхийлж байна гэхээр бид нар энэ зүйл дээр бид нар нэгдэж чадж байгаа юм байна. Бид нар энэ хөдөлгөөнөөр энэ арх тамхигүй, мансуурахгүй, хоггүй тийм үү. Энэ одоо бүх зүйлүүдийг бид нар хийж чадж байна гэж бид нар өнөөдөр Монголын үндэсний их сургуультайгаа хамтраад бид нар 4500 оюутан залуучууд Чингисийн Талбайтар анх удаага ингээ нийслэлийн даргын хамгийн газар нийслэлийн цагдаагийн газартай хамтраад энийг хийж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын үндэсний их сургуулийн оюутнууд оролцсон бөгөөд дараагийн удаад бүх ихтэй сургуулийн оюутнуудыг хамруулан энэ мэт олон үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ Монголын оюутны холбооны зүгээс мэдгэж байлаа. Оюутан сурагчдууд бас арга сургуулийн зүйл нэдэдүү хэрэглэхтэй зав чөлөө цагаараа бас зөв өсөмжлөж баар савар бас сургуулийн зүйл хэрэглэх бас гэнэ зөрчил холбоо таслууд бас нэдэдүү байгаа. Тийм учраас бид нар нийслэлийн цагдаагийн газраас Монголын оюутны холбоотой хамтраад энэ мансуурдгүй аян гэсэн арга хэмжээг нийслэлийн засаг даргын хамгийн газар бас хамтарсан энэ арга хэмжээг энэ 2 сараас эхлээ 2 сараас 6 сарын хооронд энэ арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. Чингисийн Талбайд анх удаага болсон арга хэмжээнд оролцсон оюутан залуус богд уулын хогийг цэвэрлэхээр болжээ.